За юуцхандаа оны 48 дахь 7 хоногийн Market Watch. За хэдүүлээ шууд алтнаас техник шинжилгээ хийгээд эхлүүлье. За ерөнхийдөө алт маань бол all time ханш хийснээс хойшоогоо ерөнхийдөө докторжоод байна гэж хэлэхэд бол хийсдэггүй баха. Ямар ч л байсан ямар нэгэн тренд гаргаж үргэлжлүүлж өссөнгүү уналтаас буцаад за таацсан 4150, за доошоогоо 3900, за 4030 ханшийн хооронд ингээ волюм хатаад үзэх юм бол хамгийн их ярилцлагдсан the price discovery буюу өөрөө одоо цагийнхаа өөрийнхөө үнцнийг олж ийн удаа гэсэн иймэрхүү бүсүүд үүсээд байна. За бид нар мэдээж за энэ бүсүүд дээр явагдаж явах үед бол яг энэ бүтцийг ингээ нэгтгэхэд нэг том бүтц рүү болохыг бол нэлээд хүлээлттэй байсан шүү дээ. 2 3 7 хоногийн өмнүүдээр бол за тэгээд мэдээж энэ бүсийг дэшегээ сэтсний дараагаар бай харах. За магадгүй энэ уналтын дунд үүссэн order block-оос нэг шорт харах гэх мэтчлэн зүйлүүдийг бол яригдчихсэн. За ямар ч тач бидний хүлээлтийн дагуу үндсэндээ ханш маань илүү докторжж байгаа бол анзаарэгдэж байна. За одоо тэгэхээр би цаашаага үргэлжлүүлээд магадгүй 11 сарын төгсгөл 12 сарын хүртэл бол энэ хоёр бүсийнхаа хооронд илүү арилжаалагдах болов гэсэн таамагтай байгаад байна. За тэгэхээр шууд жижиг цаг руугаар одоо ингээд түрүү ярьжсэнтэй энд байгаа бүс, энд бас нэг өөр ингэсэн бид бас бүстэй болсон. Энэ маань өөрөө нэгтээд нэг ийм том бүтц рүү одоо орж ирж байна удаа гэж хараад байгаа гэсэн үг шүү заяа. За тэгээд энэ 7 хоногт хэдүүлээ юу харж болохоор байна харъя. За ерөнхийдөө энд жижиг уналтаас хойшоогоо бас энэ дотроо жижиг өөр ингэсэн бие даасан жижигхэн бол бүтцийг бол үүсгээд явж байна. Хажуугийн хөдөлгөөн рүү шилжсэн тийм ээ. За чинь өнгөрсөн 5 дахь өдрийн өмнөх 4 дахь өдрийн уналт л за 5 дахь өдрийн уналт юм шиг байна шүү. Одоо бүр мартчихж гэх. За нэг иймэрхүү шалтгаантай волюмтай юм энэ бүс дээр бол яваад ах шиг байна. За тийм ээ. За тэгээд яг одооний энэ дүр зурглыг анзаараад байх юм бол алт үргэлжлээд магадгүй энэ том бүсийнхаа доотлын энэ бүс рүү унаж орж ирэх бас таамаг одоо гарч болох гэдэг нэг хөлөн гарч болохоор байна удаа гэж харагдаад байна. За энэ чи яагаад тэгж харж ирэх вэ гэхээр за энд үүсэж байгаа энэ бүсийг харах юм бол энэ бүс дээр үүссэн price action-уудыг харах юм бол нэлээд дээгүр контактлаад да гэж явж байгаад энэнийхээ доор гарч ирээд буцаад pullback хийгээд ингээд ямар ч л байсан дээшээгээ буцаж орж ирж чадахгүй байх магадлалтай үргэлжлээд өнөөдөртөө за магадгүй энэ чинь нэгд өдөр шүү дээ тий. Хоёр дахь өдөр энэ 7 хоногт үргэлжлээд унах магадлал илүү байгаад байна уу гэж харж байна. За ядаж бүтэр доошоогоо биш юмаа гэхэд саяны энэ бүтцийнхаа энэ ёроол энд магадгүй ордер үзэсгэлэнт үлдсэн байх магадлалтай юу гэдэг байдлаараа эхний ээлжинд доошоогоо за мэдээж энд ч байх шүү дээ тийм ээ. Энэ хаваас ч яваад буцаад дэшегээ гараад ирч магадгүй. Тэгэхээр бид баийг бол энэ бүс рүүгээ илүү сэтлээд буцаж орж ирж иймэрхүү pullback хийснийхэн дараагаар нь intraday mid swing төрлийн бай харах. За бусдаар бол яг одоогийн одоо энэ нөгөөдж байгаа зураглал дээр бол илүү би short талтай харах гэдэг наа гэсэн үг. Энэ үргэлжлээд ямар ч хэлсэн за доошоогоо ихаад сунаж чадах юм бол ингээд үргэлжлээд унаад ороод ирэхийг үгүйсэхгүй маа гэсэн үг. За тэгээ мэдээж нөгөө өөрөөсөө харилцааны сетап пүлэдэг арга барилуудаараа шийдвэрүүдээ гаргаад явсан хамгийн илүү цохимжтой тий. За тэгээд юу байгаа шүү. За хайлтхан юу руу орчие. Өнөөдөр чинь 11 сарын 24. За Японы хувьд бол өнөөдөр bank holiday юм билээ. За Labor Thanksgiving Day буюу одоо хөдөлмөрчдөд талархдаг өдөр юм байна удаа гэж би хувьдаа ойлгосон. За Азийн зах зээл дээр Японочууд байхгүй гэсэн үг. За энэ 40 хэдэн өдрийн government Америкийн нэгдсэн улсын засгийн газар shutdownтай байсантай холбоотой зарим нэг мэдээллүүд саяны нэг сар хагасын хугацаанд гараагүй. За тэр мэдээллүүд бас хоцорж дата статистикууд нь гарч ирж байгаа юм билээ шүү. Одоо энэ орж ирээд байгаа мэдээнүүдийг яг хизээний мэдээнүүд орж ирээд байна гэдгийг бас давхар хянаараа тий. За жишээлх юм бол одоо ингээд өнгөрсөн 7 хоногт за unemployment claim хаанаа. За эн чинь 7 хоногт нэг гардаг мэдээ штэ тий. Гэтэл ингээд гарахгүй явсаар гад өнгөрсөн 7 хоногт 11 сарын 20-нд ингээд бүтэн өмнөх 10 сарынхаа датаг ингээд нэг өдөр бөөнцсөн байх жишээ нь. Тэгэхээр ингээд нөгөө энэ гарч байгаа мэдээнүүд чинь өмнөх үеийн мэдээнүүд байж магадгүй шүү гэдгийг бас сайн хараарай заяа. За тэгээ энэ 7 хоногт ерөнхийдөө CPI, PPI ямар ч хэлсэн гарч ирж байгаа. За энэ маань өөрөө бас 9 сараас хойшоо байхгүй 10 сар одоо 10 11 сарынх бол байхгүй. Тэгэхээр энэ өнөөдрийн энэ 7 хоногт гарах юу бол 10 сарыг илүү мэдээлж байгаа юу гарч ирэх юм болов гэж би хувьдаа харах гэдэг. 9 сарын мэдээлэл гэхдээ 10 сартаа гардаг шүү дээ. Сарын дараа гардаг. Тэгэхээр энэ зах зээлд нэг нөлөөлөхгүй байхыг үгүйсэхгүй. За тэгээд харин дараагийн PPI ч юм уу CPI гэдэг мэдээллүүд нь яг тухайн гардаг цаг хугацаанд гараад ирэхээр илүү арай илүү нөлөөлтөй болж орж ирэх бах тийм үү. Тэрийг анхааралд авчаарай гэж ярьж байгаа шүү заяа. За тэгээд мэдээж нөгөө юу байгаа. Америкийн нэгдсэн улсын талархлын баяр буюу Thanksgiving өдөр 27-ны өдөр бол болж байгаа. Энэ өдөр бол Нью-Йоркийн сешн тэр чигтээ байхгүй гэсэн. За 28-ны өдөр бас эрт хаана
гэсэн тиймэрхүү юмнууд явж илээ шүү. Тэгэхээр мэдээж нөгөө арилжаагчд маань өөрөө өөрсдийнх нь арилжааддаг брокерс чинь имэйл хийж таарна. Цагийн хуваарьуд ажиллах, маркетинг ажиллах цагийн хуваарьудыг явуулах байх. Тэгэхээр 4 дахь 5 дахьын үеэр мэйлээ шалгаад өөрийнхөө брокерс ямар мэйл цагийн хуваарь ирэх вэ гэдгийг бас нэг давхар харчих хэрэгтэй гэсэн үг шүү. За тэгээд техник шинжилгэөрөө эргээд оръё. За энэчнээс юу pullback одоо price action чи buy order аваад буцаж орж ирж чадах нь үгүй юу гэдгийг харж иж buy шийдэх гэдэг шүү дээ тий. Бусдаар бол яг энэчнээс ямар нэгэн risk entryтэй юмнууд бол одоохондоо хийхгүй байна. Илүү confirmationтай, илүү баталгаатай, илүү ямар нэгэн setup хүлээж иж арилжаа хийе гэх юм бол нэг иймэрхүү хөдөлгөөн хүлээж иж buy орж харахаараа бусдаар бол илүү dogling бүсээс за магадгүй short харах гэдэг ч юм уу алтан дээр нэг иймэрхүү зүйл анзаарэгдэж байна да. За тэгээд мэдээж 7 хоногийн дундуур бас юу болох нь харъя. Үндсэн гол зураглал маань энэ дотор явж байгаа. Тэгэхээр энэ volume чинь дотор нэлээд mid sectionд нь явж байгаа те. Ийм байгаад байгаа учраас бас нэг тийм нөгөө irrational буюу хитрхи нэг тийшээгээ харсан одоо шийдвэрүүдийг гаргаад явах юм бол бас нөгөө хэрэггүй магадлал багтаа арилжаанууд нэлээд хийгдэх байх шүү те. Энэ одоо жишээлбэл энэ бүтцээс дэшегээ хөдөлгөөс өмнө энэ бүс руугаа буцаж унж орж ирэхдээ pullback хийж ах жишээ нэг иймэрхүү хөдөлгөөнүүд ер нь буцаж ахиж унаж орж ирэхдээ энэ доороос ахиж одоо захиалга авах мах юмнууд гарч ирэх нүггүй. Энэ хоёр бүсийн хооронд илүү хүчтэй арилжаалагдах болов уу гэж би хувьдаа хараад байна. За тэгээ мэдээж энэ хоёрыг нэг тийшээ сэтэлсэн цагт одоо алтны дараагийн бас нэг өөр хөдөлгөөн рүү шилжих, тренд рүү шилжих юм гарч ирэх юм болоо да гэж одоохондоо харахаар байна шүү. За Nasdaq. За технологийн хувьцааны компаниуд ерөнхийдөө өнгөрсөн 7 хоногт нэлээд хүчтэй онцгойсон тийм үү. За ер нь бол Nvidia-гийн одоо earning маш сайн гарсан ч гэсэн үргэлжлүүлээд өнгөрсөн 5 дахь 7 million хүчтэй унаж бол орж ирсэн. За энэ магадгүй нэг AI супер бабл явж байгаад за бас оны төгсгөл рүүгээ шилжиж байгаа болохоор бас нэг сонирхолтой үзэгдэл гарч ирдэг. Магадгүй хөрөнгө оруулагч нар ч юм уу оны төгсгөлд өөртөөхөө позишнээс салах одоо ашгаараас талалж гарах ч гэх юм нэг иймэрхүү үзэгдлүүд болдог болоо гэж би хувьдаа боддог. Тэгэхээр нэг тиймэрхүү хөдөлгөөн орж ирж гин удаа гэсэн зүгээр таамагтай байна. За бид бол нэг ийм трендийг нэг иймэрхүү чаналаар дэшегээ өсөд явж гин гэж хараад байсан шүү дээ. За тэгэхээр нөгөө чаналын чинь бол үжээ сэтлээд ороод ирчихсэн. За Nasdaq дээр бол энд хийсэн higher одоо хамгийн higher high чинь үүсгэсэн lower high ханшийг бол бага зэргийн сэтлэлттэй гэж орж ирж байгаа юм те. Тэгэхээр хэрвээ дов хардаг бол магадгүй одоо уналтын тренд рүү шилжиж гин удаа ч гэж харж болохоор байна. Гэхдээ энэ дэр бас нэг том асуулттай. Nasdaq одоо юу гэдгийг том хувьцаануудын индексүүдийн хувьд бол яг довор тамаг авахаар аюу түүхтэй. Мэдээж дов чинь өөрөө юу шүү дээ. Магадлалын онолоор ядаг одоо шинжилдэг түүлс шүү дээ тий. Стокуудын хувьд нэг байнгын өсч идэг учраас илүү нөгөө хөрөнгө оруулагч нар нөгөө discounted price гэдэг унахаар нь бас дундчилж хямд үн дээрээс бас ийм авдаг бүтээгдэхүүн учраас бас яг тийм хүчтэй Америкийн нэгдсэн улсад бас нөгөө эдийн засгийн уналт гэдэг ч юм уу тийм том зүйл гарахгүй бол бас унаад явах нь юу л бол гэж би харж байна гэсэн үг. За тэгээ яг 500 дээр бол энэ давыг энэ дээр бол эвдэг. Nasdaq ч өөрөө илүү аргасаа хөдөлгөөнтэй шүү дээ тий. Тэгэхээр 500 дээр эвдэггүй гарч ирж байгаа. Жохон нэг микс сигналууд өгöd байгаа тий. За тэгэхээр магадгүй энэ үеүүдээр хөрөнгө оруулагчид ямархуу үйлдэл хийх үү, нэмж хүчтэй одоо худалдаж авах юм болов яах юм бол гэдэг таамагуд бол асуултууд бол мэдээж гарч ирж таараа. Гэхдээ бидний хувьд бол техник шинжилгээг илүү барьдаг хүмүүс учраас за техник шинжилгээнд дээр хараад арилжааны шийдвэрүүдийг гаргаа явуучих шүү дээ тий. За энэ чи илүү үүсэт байгаа бүтцүүдийг ингээд хараад үзэх юм бол за энэ бүс дээр илүү discounted price байсан байна. Мэдээж эдгээр доошоо өвчтөй сэтэлсэн ч гэсэн энэ бүсийн хооронд илүү volume өндөртэй арилжаалагдаж байгаа нь бол ингээд нүдэнд харагдаж байна тийм үү. За энэ сүүлд унжаахтаа буцаж ирж энэ бүсээсээ pullback авч байгаа энэ төр тэгээд тий доошоо явж байгаа. За эргээд магадгүй энэ чинь энэ бүс рүүгээ буцаад энэ volumeтай бүс рүүгээ ороод ирж байгаа учраас магадгүй нөгөө унах биш. За тодорхой хэмжээнд мэдээж нэг уналтын pullback орж ирэхийг үгүйсэхгүй тий. За энэ бүсүүдээс дээшээгээ volume аваад дахиад нэг дээшээгээ энэ одоо таз руугаа тэмүүлэх иймэрхүү хөдөлгөөн энэ 7 хоногт гарах болов гэж зүгээр хувьдаа таамаглаж байна. Мэдээж үргэлжлүүлээд унахыг үгүйсэхгүй шүү дээ тий. За энэ бүсүүдээр бас хүчтэй buying volume-од орж ирж байгаа юм бол магадгүй энэ хөдөлгөөн чинь энэ доороос ахиж нэг аваад дахиад нэг ийм хөдөлгөөн гарч ирэхийг үгүйсэхгүй гэж харж байна. За энэ хүчтэй уналтын дунд ер нь юу байгаа гэсэн алтгаарч том минут дээр хэцүү юм а тий. Том цагийн кандалууд дээр хэцүү харагдаж байна. Энд нэг жижигхэн юу uuсан нэг нь ирээд шалгачихсан юм байна шүү дээ 500-д бол. За тэгээд ямар ч хэлсэн нэлээд одоо том зураглалын хувьд энэ бүтцэн дотор орж ирж байгаа жижиг цаг дээр илүү жоохон
нэгд өдөр 2 дахь өдрийн хөдөлгөөнүүдийг нэлээд харж иж за доошоо уналтаас илүү бай харах юм болов гэж хувьдаа харж ийн. За үргэлжлүүлээд нэг стокуудын бас нэг онцлог байдаг шүү дээ. Энд бас нэг хийжсэн шүү дээ. Одоо энэ бүс рүү орж ирчээд тэгээд нэгтгэхдээ дэшигээ гапта нэгдэнгүүтээ тэр чигтээ бас өсөө явж исэн. Энэ за сүүлд нь ингээд хараад анзаархад бол энэ жижигхэн хөдөлгөөн нэг бүл байх юм шиг болж харагдаж байгаа. Тэгээд ингээд ерөөсө хүчтэй өсөд явцсан. Одоо тухайн үед бол бид нэг ингээд нэлийн орж ирэх зам магадгүй нэг гапыг нь хүлчээд ч юм уу. Иймэрхүү бүл бакнаас нь оролт хүлээгээдсэн бол энэ нөөрөө ингээд бас чигээрээ явж исэн. Тэр чигтээ явж исэн тохиолдол бас байгаа шүү дээ. Тэгэхээр яг иймэрхүү хөдөлгөөн энэ 7 хоногт болох нь үгүй юу? Энэ доошоо pull back-гүйгээр явах нь үгүй юу гэдгийг харах нэ гэсэн үг. За тэгээд мэдээж энэ дээр жижиг цагууд дээр шинжилгээнүүдийг хийгээд оролтын шийдвэрүүдийг гаргаа явуулчихад гимгүү дээ. За Nasdaq ялаарэ. Энэ нэг юм дээр стэйшгээр сэтэлж гарч ирч чадаагүй нэ. За тэгэхээр би юу харах гэдэг вэ? Тэгэхээр Nasdaq дээр одоо жишээлбэл магадгүй өнөөдөр унж орж ирэх юм бол энэ бүс рүү унгаж орж ирснийхэн дараа энэ чинь нэг жижиг бүтэц үүснийхэн дараа одоо бид нар нэг энэ хүчтэй уналтаас нэг юм хажуугийн хөдөлгөөнөөр шилждэг жоохон консультац болдог гэдгийг бол бас зураглал дээр анзаарагдаад байгаа шүү дээ. Хүчтэй унсан ч гэсэн pullback хөдөлгөөн орж ирдэг гэдэг ч юм уу. Тэгэхээр энэ уналтын дараах хөдөлгөөнүүд эргэж өсөх үү, энэ чинээ тогтох үү, үргэлжлүүлээд унах уу гэдэг 3 том асуулт өөртөө арилжаа хийдэг сетап бүсүүдэд тодорхойлж байгаа. Тэр бүсүүд дээрээ сайхан сетап хүлээлттэй хүлээж агаад арилжааныхаа шийдвэрүүдийг гаргаа явуучвал илүү тохиромжтой байгаад байгаа юм болов уу гэж харагдаж байна. Ийм хүчтэй уналтууд ингээд үргэлжлээд ороод ирж байгаа учраас за тиймэрхүү байна. За биткойныг нэг ярьчих тий. За биткойн дээр бол яригдчихсэн бүсүүд рүү бүгдээр нь рүү бараг унаад ороод ирсэн байлээ дээ. Тэгээд за би нөгөө фьючерсийн ханш дээр нэлээ ярьжсэн баг. За daily дээр та нэг иймэрхүү уналтыг бол бас таамаглаад ярьжсэн шүү дээ тийм ээ. За энэ бүс эхлээд энэ бүс рүү харж исэн. За дараа нь энэ нэг бүс рүү унаж орж ирэхийг харж исэн. Чинээс баг зэргийн эсэргүүцэл авахгүй үзээд мэдээж нөгөө байрууд байхгүй одоо селлерүүд шортууд их байгаа учраас үргэлжлээд унсан. За энэ чинь нэг 2-7 хоногийн өмнөх байна уу та өнгөрсөн 7 хоногийн бас вебинар дээр яригдчихсэн зүйл нь за энэ daily-гийн бүр энэ өсөлтийн өмнөх үүссэн одоо ledge order block тийм үү. Энд энэ бүсээс доошоо унаж чадахгүй байж байгаа. За баг зэрэг уналт хийгээд энэ buy order-ууд одоо дэшиг хөдөлгөөн гарахаасаа өмнө чи бас шортуудын юу үлдсэн байгаа. Тэгэхээр энэ бүс рүү бас ингээд унаад ороод ирсэн. За тэгэхээр одоо бид энэ чинээс юу харах вэ гэхээр энэ нэг юм волюм татчаал нэг том бүтэц болох байх таа гэж яригдчихсэн тий. За энэ бүтэц маань л өөрөө үүсэж гин удаа гэж харагдаж байна. За тэгээ мэдээж эн чинь юу эн чинь өөрөө бие даасан нэг бүтэц болж таарсан тухайн үед шинжилээд явж байхад бол эн чинь өөрөө дээрээ бас одоо ингээд эдгээр чинь нийлээд ингээд том бүтэц болж чадахгүй юу гэдгийг бид нар дараагийн урт хугацаанд харах нь тийм үү. Одоо энэ хүчтэй уналтууд за энэ чи өсөлтөн дунд үүсэж байгаа паттернуудын дараагаар нөгөө ханш маань тий одоо өөрийнхөө үнцнийг олоод байна шүү дээ. Хүчтэй цаашаа өсөж явж чадахгүй надад тий одоо юм бүхэн бүтээгдэхүүн болгон одоо ингээд мөнхийн галзуу өсөд яваад байна гэж байхгүй. За яг энэ дээдлийнхаа бүс дээр бол нэг иймэрхүү шал таацтай энэ волюм нь хараад үзэх юм бол ийм бүтэц явж исэн бол ахаад одоо энэ чи арилжаалагдчихсэн бүс рүү ороод ирсэн гэсэн үг. За тэгэхээр өсөлтийг магадгүй одоо нэг 98 мянгаар хязгаарлаж одоогийн байдлаар тийм үү ямар нэгэн байдлаар энэ чинээс лонг орлоо гэж бодоход ихний ээлжинд нэг тиймэрхүү таргет харж болохоор байна. За энэ уналт өсөлт гаргаж ирж чадах уугүй юу гэдгийг бид харах хэрэгтэй гэсэн үг. За daily дээр буцаж ороод харах юм бол энд нэг үүсэж байгаа одоо энэ уналтын дунд үүсэж байгаа order block чинь өөрөө энэ ханшига за энэ хавцаал байгаа гэсэн үг тийм үү. Энэ ханшнаас эргээд илүү бас нөгөө эсэргүүцэл авах гээд байдаг. Тэ энэ чинь уналт доор өвдөгдөггүй байгаа дээ шүү дээ. Тэгэхээр одоо энэ бүсүүд дээр ямар бүтэц үүсэх нь вэ гэдгийг нэлээд сайн ажиглаж ийж хүлээцтэй байж ийж лонгууд оролдож үзэхгүй бол одоо ингээд унаад ороод ирж байгаа юм ярилцагчдын нэг алдаа байдаг. Одоо ийм хүчтэй унтсан л юм чинь буцаад өсөх ёстой гэж баахан лонг хараад байдаг. Гэтэл чи магадгүй үргэлжлээд унах магадгүй богино дунд хугацааны тогтворчлолтой хөдөлгөөн рүү шилжиж шүү дээ. Тэр тийм ямар бүтэц үүсгэхээр байна хэдүүлээ бас анзаарах хэрэгтэй болж байна гэсэн үг. За энэ чи за энэ том цагийн яг контрагаадах юм. Алгуулгаадах юм гэдэг штэ. Энэ дээр энэ бүсүүд дээр одоо юу үүсэх вэ? Энд чи бүтэц үүсэж чадах уугүй юу гэдгийг л одоо бид нар харах хэрэгтэй байна гэсэн. За ийшээгээ нэг унаж орж ирээд нэг матайхан сетап үүсгэх юм бол нэг long risk entry байж болох юм да. За тэгээд энэ хоёрын хооронд ямар бүтэц үүсгэж чадах нь хэдүүлээ харж иж эргээд энэ өсөхөд
мэдээж нэг волюмууд хэрэгтэй, захиалгууд нэг дор одоо энэ хүчтэй захиалгууд чинь том хэмжээний захиалгууд чинь нэг дор биелдэггүй. Тэр хэсгийг бид нар одоо нэг аккумуляц хийж байгаа гэж яриад байдаг. Одоо юу гэдэг нь те худалдан авалтууд цаагаараа яг энэ том сангууд чинь нууц худалдан авалтуудыг хийж идэг. Хэрвээ ингээд доотлын бүс дээр чинь ямар нэгэн бүс дээр ирээл буцаж одоо волюм орж ирээд байна л гэж тийм зураглал харагдах юм бол дийлэнхтэй л магадгүй нь хажуугийн хөдөлгөөн чинь доотлынхоо бүсээс одоо бүх захиалгуудаа биелүүлж дууссаныхаа дараах тэр цаг үедээ таймингийнхаа хувьд тэр цаг үедээ ингээд дэшегээ эслэг гараа явдаг. Тэгэхээр иймэрхүү бүтэц үүсэх нь үгүй юу гэдгийг бид харах хэрэгтэй байна гэсэн үг. За нарыг иймэрхүү байдлаар дуусгах гэдэг газрын тос хүмүүс нэг арилж ялдаг юм байлээ. Ерөнхийдөө алт биткойн индексүүд дээр цаашдаа яриад явд юм уу? За хэрвээ газрын төсийг зүгээр хальтхан харчих. Ерөнхийдөө бас нэлээд унаад ороод ирж ирсэн. Бидний сүүлд ярьж байгаа бүсүүд рүү унсан. За тэгээд гол нь энэ батарейныг бас ингээд цаашаа өсгөх хэмжээний батарей байж чадах нь уу гэж хараад ярьж ирсэн шүү дээ. Тэр маань өөрөө нэлээд том зураглалтай болж эхэлсэн. Нөгөө энийг дэшегээ сэтгэхгүй л болвол энэ ч өөрөө уналтын чаналаар ингээл дагаад унаад байх магадлал байдаг шүү дээ гэж ярьж исэн зүйл чинь л ингээд ямар нэгэн доов эвдэгдэхгүйгээл ингээд яг л энэ чаналын дагуу тухайн үед зурагдчихсан налог хэдийгээр өөрчилсөн ч гэсэн юу яагаад явчихчих тийм үү. Уналтын доошогоо lower high lower low трендүүдийг хийгээд ингээд яваад байгаа гэсэн. За энэ зургнуудыг арилгаж байгаа зүгээр энэ чинээс дэшегээ явах магадлал энэ юг авч үзээд энэ дээр ямар нэгэн сетап үүсэх нь үгүй юу? Одоо энэ бүсийг дэшегээ сэтэлчиж ойл явах болов гэж би харагдаж байна. Тэгэхээр энэ чи доош орж ирсэн ч гэсэн энд нэг дэшегээ сэтэлж гарч ирсэн иймэрхүү төр зураглал дээрээс магадгүй дагсан лонгийн оролтуудыг хийж болох үс харагдаад байна. За үгүй болвол мэдээж за ойлын мэдээ фундаментал нь хэрэг байгаа юм бол тоо тэрийг бас дараа нь апдейт хий. Ийм хөдөлгөөн гарах уу үргэлжлээд унах уу гэдгийг бид нар харах хэрэгтэй гэсэн үг. За ингээд товчхон богинохон маркетуудаа хийхэр болж байгаа. Ер нь сүүлийн үед хүмүүс нэг урт юм үзэхэ болцсон юм уу да гэдэг тиймэрхүү vibe бол авсан. За тэгээд эх 7 хоногороо уулзтлаа баярлалаа. Энэ нь бол санхүүгийн одоо ямар нэгэн зөвлөгөө биш, өөрийнхөө техник шинжилгээтэй харьцуулж үзэх educational video гэдгийг бас зөв хүлээж аваарай. За баярлалаа.